Сайн байцгаана уу? Мөнгжин байна. Өнөөдөр Тонти бит хоёр та бүхэндээ үлгэр уншиж өгөхөөр сууж байна. Эртүрц цагт өтгөн ногоон ойд төрөл бүрийн амьтад эвтэйхэн амьдардаг байлаа. Гэвч нэгэн зүйл тэднийг үргэлж түгшээдэг байв. Энэ бол ойн хамгийн том амьтад хүрэн бавгай. Бавгайг харах төдийд туулай нөхрүүгээ шургана. Хэрэм модны ойр үсрэнэ. Бүр жижиг шувууд хүртэл далавчаад ивэн холддог байжээ. Бавгай бүхнийг иддэг гэсэн шүү гэж амьтад хоорондоо шивнэлтэн. Тэр яг эзэнлэг гин ойртгол барьчихна гэж өөрнийг нь нэмнэ. Гэвч тэдний мэдэхгүй нэг зүйл байлаа. Бавгай бол үнэндээ тун зуулан сэтгэлтэй нэгэн байв. Тэр ихэнхдээ өглөөг нарны гэрэл сууж, зүгийн бал амсаж, цэцгсийн үнэрийг үнэрлж өнгөрөөдөг. Амьтдыг айлгах огт хүсэлгүй. Харин ч найзлахыг мөрөөддөг байжээ. Нэгэн өдөр ойд үнэхээр аимшигтай зүйл болов. Хорон санаа чоннуудын сүрэг ойд орж ирэв. Тэд амьтдыг нэг нэгээр нь барьж идэхээр ангуучилж эхэллээ. Жижиг амьтад айд сандарлаа, туулай нүхэндээ багтахгүй шахамжчирч хэрэм өндрөөс өндрийг дамжин зүхтлаа. Хөрөөс янзаг харайн гармаар боловч хаашааж гарах зам байсангүй. Ингэж сандарч байх мөчөд модны сүдрээс том хар сүдэр гарч ирэв. Тэр бол бавгай байлаа. Чоннууд догшин ахирч шүдээ харьцаалгасан ч бавгай ураг шалхасаар сүргийн өмнө зогсов. Энэ миний гэр, эндхийн бүх амьтад миний найзууд. Та нар хэнийг ч хүндэж чадахгүй гэж бавгай сүрлэхээр тунхаглав. Чоннууд нэг хэсэг эргэлдэж бавгайн том бие хүчрэхэг сарвууг хараад эцэст нь найж сүүлийн авчин ухарч цухтлаа. Амьтад төвшин нугдаж байсан газраасаа аажмаар гарч ирэв. Бавгай биднийг хамгааллаа гэж бор тулай баярлан дуалтав. Тэр биднийг эдгэн бүхэл амнасаа ч төлөөслөх байсан мэн гэж жижигхэн бор шувууж хэрэгжээ. Бид буруу ойлгож байж дээ гэж үнэг санаа алдав. Тэр мөчөөс хойш амьтад бавгайг аимшигтай хавраг биш, харин ой хамгаалагч найз гэж хүлээн зөвшөөрөв. Өглөө бүр туулай түнтэй мэдчилж, хэрэм самраа хаваалцаж, шувуу төртөл түүний мөрөн дээр сууж дуулдаг болжээ. Бавгай сэтгэл хангалуун нэмсэглээд, жинхэнэ хүч гэдэг бол бусдыг айлгахтаа бус, хамгаалахтаа байдаг юм шүү гэж хэлжээ. Үлгэрийн цаг маань энэ хүрээд өндөрлөлөө. Үлгэртэйгээ хамт исэн үзэгч хүүхдүүдтэйгээ баярлалаа. Баяртай.